За инкамуулан сайд хариулт өгье. За бид нар баялагын сангийн тухай хуулиараа 3 сан байгуулсан, тийм ээ. Ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөрөнгө оруулалтын сан. За тэгээ хуримтлалын сан дээр бол одоо иргэд дээр бид нар данс нэгээд уул уурхайн компаниудын 34%-аас одоо хойрлж байгаа дивиденд ногдол ашгийг цуглуулж одоо бид нар иргэдийн дансантай хуваарлт хийж байгаа. Өнөөдрөөс иргэд бүх одоо дансныхаа үйлдвэрлэлийг харах юм боломжтой байгаа. Тэгэхээр энэ хуримтлалын сан дээр хоримтлагдж байгаа энэ мөнгө өөрөө 2030 он хүртэл одоо тодорхой хоримтлагдах хэрэгтэй юм. Тодорхой цаг хугацаа бас энэ хоримтлалыг цаг хугацаа хэрэгтэй байна. Тэгэхээр одоо юу гэдгийг шууд сайн нэг 1072 чирхэг хувьцаа шиг шууд ингээд данслуу нөгчнө гэсэн үг биш үү? Энд чинь яг бол хоримтлал үүсэх байхгүй. Тэр үүссэн хоримтлалаар нь иргэдийн хоримтлалыг яагаад ипотек зарцуулаад байна вэ гэдэг. Харин тий одоо би тань тайлбарлах гэж байна л да. Тэ? Тэгээ яг энэ хуулиар чинь бол хоримтлалын энэ үүссэн хоримтлалыг ирээдүйд эрүүл мэнд, боловсрол, орон сууцнд зарцуулна гэдэг унаас хуулийн зохицуулт. За тэгэхээр энэ дээр нэгэнт иргэдийн дансан дээр ирж байгаа энэ хоримтлалыг бид нар бас хөрөнгө оруулалтын одоо энэ чинь хоримтлалын сан чинь нөгөө талд хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллах ёстой шүү дээ. Тэгээ унаас хуульчилсан сая та өөрөө хэлж байна. Баялагын сангийн тухай хуулиар энэ хоримтлалын сангийн өгөөж бодлогын хүнээс баггүй байна гэж. За тэгэхээр бид нар энэ Монгол банктай гэрээ хийгээд Монгол банк бол хөрөнгийн менежментийн удирдлагыг хийж өнгөрсөн жил хийсэн. Энэ хөрөнгийн менежментийг хийсэн удирдлагын хийсэн нэг арга хэрэгсэл нь хөрөнгийн арга хэрэгсэл нь ипотекийн санхүүгийн их үүсвэр болгосон. За гэхдээ энэ дээр ямар ч байсан Монгол банктай хийсэн гэрээр бид 1 жилийн гэрээ хийсэн. 1 жилийн гэрээ. 1 жилийн гэрээгээр одоо 480 тэрбум төгрөгийг ипотекийн сангийн санхүүжилтэнд оруулаад энээс хүртэх нөгөө өгөөжийг бодлогын хүнээс баггүй нөхөр 30 тэрбум болж байгаа. 30 тэрбум. Тийм ээ? За тэгэхээр оны төгсгөлөөр 12 сарын 31-нд оны төгсгөлөөр бид нар 4.9 тэрбум төгрөг авсан өгөөж. Одоо ингээд энэ гэрээ 5 сарын 9-ний өдөр энэ гэрээ дуусах учраас бид нар гэрээгээ дүгнээд үлдэгдэл одоо 25 тэрбум төгрөгийг бид нар хоримтлалын дансан дээр авч иргэдийн хоримтлуулж байгаа мөнгөний тэр өгөөжийг одоо хүү хэлбэрээр нь өгөх юм л юм байна.